2018 онд хамгийн анхны удаа London Fashion Week-т оролцоход нь хатанхаа ирж үзсэн байгаа байхгүй юу? Ер нь Fashion Week гэж юм ийм ээ. Ингээ жоохон гуглдж үзлээ. Anna Wintour гэж мэддэг үү? Anna Wintour. За юу ярих гэж байгаа вэ? Яа. Амар фэшнлэг байсан. Өнгөрсөн 7 хоногийн Fashion Week-ийн талаар бид нарт тайлбарлаж өгөө. Өнгөрсөн 7 хоногт London Fashion Week орж үзлээ. Тэгээд анхудаа тийм загварыг юм авчиж үзлээ. Бодоод Монгол зонгорч гэсэн тийм загварын мөрийн үзэгдэхгүй шүү дээ. Тийм загварын шавар анхудаа очиж үзлээ. Тэгээд ямар таалагдсан гоё юм байт юм байна. Тийм тайзмай засал маслын амар сүртэй гоё байт юм байна. Тэгээд Richard Quinn гэж загвар зохион бүтээгчийн юун дээр нь очиж үзсэн. Have to pick a side, I guess. There's no way to do it. Тэгээд би нөгөө очиж үзсэн болохоор ер нь Fashion Week гэж юм ээ. Ингээ жоохон гуглдж үзлээ. За. Тэгээд тэгсэн чинь Fashion Week дотор чи юу гэдэг юм бэ шүү дээ. Big Four гэж бас үгүй юм заяа. Аудиттай адилхан уу? Тий, би ч болохоор салбараараа Big Four гэхэр ч өөр юм бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь Fashion Week, дэлхийн Fashion Week дотроос Big Four гэж яддаг. Тэр нь тэгээд Paris Fashion Week, London, New York тэгээд ханах гэж Миланых гэж үдэ. Тийм 4 Fashion Week Big Four гэж яваад тэгээд дахиад яг Copenhagen, Tokyo Fashion Week гэдэг явдаг юм байна л ба. За. Тэгээд Fashion Week дотор хамгийн юу нь бүр ингээд супер бүр угаасаа хамгийн лаг нь Paris Fashion Week. Бүр классик тэр нөгөө LV Gucci юу гэдгийг бид нар ингээ яадаг бүр лаглаг одоод ирч мэддэг. Тэгээд Лондонгийнх нь болохоор юугаар онцлогтой юм гэсэн чи юу юм гинэ? Тийм өвөрмөц шинээр гаргаж ирж байгаа давангарт гэх юм уу тийм туршилт хийх ч юм уу тийм өвөрмөц загварууд ядгаараа. Contemporary юу? За тийм ч болоо да contemporary юм юм. Тийм шин залуу малуу өсөх хэрэгдүүтэй гэж ярьдаг манайхаар. Тийм загвар зохион бүтээгчтэй оролцдогоороо Лондонгийнх нь онцлогтой юм. Тэгээд өөрсдийн онцлогтой тэгээ Fashion Week болт юм байна. Тэгээ Fashion Week гэдэг чинь юу байдаг юм гинэ? Жилдээ 2 удаа болдог гинэ. За. Тэгээ нэг нь болохоор 100 намар илүү 100 хавар илүү байна. Хавар намар чинь нүүлээ. Өвөл Өвлийн дараах нь суугаад байгаа юм уу? Хулан юу мэддгүү гэсэн чинь хавар намар хоёр ялгадаг. Тэгээ өвөл намар хавар 100 гэдэг чилээ. Тэгэж ингээ 2 удаа явдаг. 2 сард болдог, 9 сард ингээ нэг болдог гэж аахгүй юу? Тэгэхээр чин Лондонд ингээ жилд 2 удаа болно заяа. Нью-Йоркт 2 удаа болно хэр ингээ хичнээн жилийн жилдээ болоод байгаа. Тэгснээ ингэдэг гинэ. Одоо энэ сая 2 сард болсон fashion show шүү дээ. Fashion week шүү дээ. Тэр чин дараа өвлийн ингээ загварын трендийг тодорхойлно гинэ. За. Тэгснээ одоо 9 сард болох зуны хавар зуных нь 26 оны зуны ингээ трендийг тодорхойлно гинэ. Одоо тэгэхээр саяны үздэг хувцс чинь өвлийн хувцснууд байсан юм уу? Даашин зун чинь өвлийн тренд тодорхойлж байгаа юм уу? Зуны трендийг тодорхойлж байгаа юм уу? Өвөл. За тэгүн гол ирэх өвлийн трендийг. Тий. Гэтэ Richard Quinn болохоор энэ удаагийнх нь загварууд нь юу байсан нөгөө хормын сэдвтэй. Bridal collection гэх. Загвар зохион бүтээгчид чинь бас нөгөө энэ Fashion Week-ээр өөрсдийнхөө шинэ коллекцийг тодорхой танилцуулдаг. Тэгэнгүүт нь энэ дээр нөгөө нэг худалдаа авахч том худалдаа авахч гэдэг нь одоо дэлгүүрүүд нэгсэндээ худалдаа авалт хийдэг хүмүүс нь очиод ингээд дахиад өгд юм байна л та. Энэ загвараас манай тийдэг гээ. Тэгээд одоо бүтэн дараачийн үйлрэл одоо дараачийн өвөл болтлоо ингэж нөгөө бэлддэг гэх юм уу. Тэгэж ерөнхийдөө Fashion Week гэж нэг тийм болт юм байна. Одоо чи ингээд очиод үзчих нэг 100 200 хүн байсан тэр дунд юунууд нь сууж байгаа гэсэн үг. Одоо нэг худалдаа авалтыг хийх, сонголтыг хийх мэдлэлтэй хүмүүс нь. Тий. Одоо Лондонд жишээ нь бол Selfridges худалдаа авах хийх хэрэгтэй хүмүүс нь. Одоо ихэнхдээ Fashion Week дээр дандаа урилгаар очдог гинэ.
Ер нь бол тэгэж хүн билетийг аваад дураараа очиж үздэг юм айгу ховор гинэ. Тэгээ нэг ихэнхдээ одууд, инфлюенсерүүд, тэгээ тэр худалдаа авалт хийх хэрэгтэй хүмүүс. Тэгээ пресс хүмүүс чинь зураг мураг дарж видеог хийж тэр хүмүүсийн коллекцийг танилцуулж байгаа шүү дээ. Тиймэрхүү хүмүүс очдог. Үгүй болвол нөгөө нэг загвараар сурж байгаа оюутнууд волонтер интернет хийж болдог юм байна л та. Би волонтер хийгээ очиж тэгэж нэг бол очиж байна. Үгүй бол нэгтлэн. Би болохоор яагаад Ричард Куйны тэр Fashion Week-ийн одоо юун дээр очсон бэ гэсэн чинь тий Ричард Куйн одоо өөр компанид байгаа шүү дээ. Тэрнийх нь нэгтлэнгийнх нь үйл ажиллагааг манай байгууллагаар хийдэг. Би нэгтлэн тэгээд намайг ирж миний бүх мөнгө хаашаа явж байгааг ирж харах уу. Тэгэхээр би чинь баярлалаа төвшөө тийм. Тий амар гоё найрскаар харах уу гэж асуусан юм уу? Эсвэл хин нэг нь муухай ашлаад яахад гэсэн юм уу? Тэрийг чи амар гоёэр яриач. Би чинь амш ирсэн. Яг муухай ашлсан гэсэн чи 2 сарын 28-наар одоо юугийн жилийн эцсийн тайлангийн өгсөн байхгүй юу Ричард Куйн. Тэгээд тэгсэн чинь мань хүн чинь ерөөс юм хариулахгүй. Тэгээд Fashion Week 2 сард болтыг би угаасаа бомбоор Google-д чээд мэдээд эртнээс асуугаад байсан чинь хариулахгүй байсаар өөр 2 сараас тацахгүй юу. Тэгээ юм хариулахгүй болонгууд нь шууд драфт юугийн тайлангийн шууд мэйлээр явуулаад маа ингээд миний чинь сабмит хийлээ шүү мэйл явуулсан чинь сандраад чатар ичээд би хийж байгаа гэхдээ ингээ 2 сарын 21-нд миний ингээ шоулах гэдэг байна. 2 сарын 28-нд эцсийн хугацаа гэж ингээ мэдж байгаа. Гэхдээ би амар завгүй байна. Жоохон хүлээж байгаа ч хүүгээ гуйгаад тэгэхээр за хүлээж тэгээ шоонд нанд гэсэн чинь гэхдээ by the way нэрээ энэ их мөнгө хаашаа явж байгааг ирж харах уу гэж бомбоор тэгэхээр за тгийл та одоо тэгээ тэгэн дарамтчиж ер нь л оччихсан. Юу яадаг гэсэн. Гинт ингээл байж ирсэн амар их мөнгөөр боломж ингээд дэлгэцээ харж байгаа штэ бүх санхүүгийн мэдээллийн гүйлгийг тэгэлстэй амар их мөнгө төгрөг цэцгэнд үрчээл би нэг бөөн цэцэг аа би брийн их цэцгээр яадаг байна гэж Instagram руу ороод үзсэн чинь өөсө бахан цэцэг авч тайз мэзээ зассан юм билий. Тэгж мэгдэг юм байна. Тэнгүүт ингээ мань хүн чинь бахан өндөр дүнтэй гүйлгээгээр юм авчаа баримт өгөхгүй. Тэгээ би чинь баримт хийх дарамтлан. Тэгээд шоуг нь очиод үзсэн чинь үнэхээр тансаг. Ричард Куйны загварууд болохоор ер нь биш юм юу бас нэлээд хурц шийдэлтэй материалууд нь тийм айгу өнгөлөг том цэцэгтэй тийм өрмөц загвараараа айгу алдартай. Тэгээд Ричард Куйн гэж яг хин бэ гэсэн чи би ч бас дахиад нөгөө клиентаа гуглдлээ. Хэзээ? Яг өмнө мэдчихлээсэн гэхдээ сая бүр нэлээд нарийн гуглдсан. Тэгсэн чинь Ричард Куйн чи юу яасан юм бэ? Би ч тогтчих юм уу? Ричард Куйн чи юу яасан юм бэ? 2016 или 7 онд магистрийн ажлыг хамгаалахдаа тэр коллекц нь шагналаад 50,000 еврогийн шагналсан юм байна. Тэр мөнгө нийлж болж байгаа юм уу? Нөгөө грант болохоор тийм угаасаа тэр ингэж коллекцэнд ингэж шагнал шалгарч яаж байгаа болохоор тэгэнгүүтээ яг тэр коллекцороо H&M-тэй хамтарч байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ тэр коллекц ингээ H&M-ээр зарагдаад тэгэнгүүтээ энд нөгөө бас Fashion Week чинь нэг тийм дурын загвар зохион бүтээгч орчихгүй штэ. Тэгээд яаж анх ингээд залуу загвар зохион бүтээгч Fashion Week-д орох хэрэгтэй болсон бэ гэсэн чинь British Fashion Council гэдэг юм байна. Тэр British Fashion Council-аас бас Ричард Куйныг одоо юу агаад үнэлээд гэмо. Тэгээд юу асаа байхгүй юу? Тэр нөгөө шагнал авсан учраас нь. Тэгээд Fashion Week-д ингээ орох эрхийг нөгөөд. Тэгээд тэгсэн чинь
2018 онд хамгийн анхны удаа London Fashion Week-т оролцоход нь хатанхаа ирж утсан байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор түүхэндээ хатанхаа хамгийн анхны удаа London Fashion Week-т одоо ирж оролцож үзчихсэн тохиолдол юм байна л да. Тэгээ ингээд зургийг харж чи хатанхаа Anna Wintour хоёр ингээд зэрэгтэй суудсан хамгийн урталт. Чи Anna Wintour гэж мэдэх үү? Ямар Wintour? Anna Wintour. Аннаг нь мэднэ, Wintour-ыг мэдэх. Anna Wintour гэдэг чи ер нь бол загварын ертөнцийн хамгийн чухал хүн гэж ойлгож байна заяа. Тэгээд Vogue сэтгүүлэн штэ. Тэрийг мэднэ штэ. Vogue editor, chef гэдэг chef гин. Vogue-ийн хамгийн гол хүн баггүй юу? Бүх юм ингэ шийддэг. Тэгээд Met Gala гэж байдаг штэ. Тэгш сонссон штэ. Нью-Йоркт болдог. Гиснээс Met Gala-гийн талаар Musicology гэдэг YouTube channel дээр амар гоё дэлгэрэнгүй тайлбарлаад ярьсан байл шүү дээ. Жишээлх юм бол 2024 онд Met Gala-д оролцох тикет нь хүний $75,000 байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд илүү Met Gala-гийн талаар мэдмээр ах юм бол тэр бичлэг рүү ороод үзвэл айгуу сонирхолтой юм байлаа. Met Gala тэрийг одоо ингээд гол зохион байгуулдаг хүн нь Anna Wintour байхгүй юу? Бүгд мэднэ шүү дээ. Тийм ийм үстэй. Тэгээд тэр Devil Wears Prada гэдэг кинод тэмтгүү. Тэгээд тэр Anna Wintour гэдэг ч одоо загварын хамгийн чухал хүнтэйгээ хатанхаа хоёр ч үзсэн байхгүй юу? Richard Quinn-ийн шоуг хамгийн анх удаа. Тэгээ 2018 онд Elizabeth 2 дугаар хатны ямар фэшн нэрмжит шагналч кинодын дор оролцсон. Тэр нь ингээд загвар зохион бүтээгчдэд жил болгон олгодог тийм хатан хааны нэрмж шагнал байгаа байхгүй юу? Тэрийг хамгийн анх 2018 онд Richard Quinn хүртчихсэн юм байна. Хамгийн анхныхыг нь Richard Quinn хүртээд тэгээ 18 оноос хойш одоо жил болгон нэг одоо загвар зохион өнгөрсөн шүү дээ. Одоо тэг үргэлжлүүлээд өгч байгаа юм болоо. Өөх байхад яг нөгөө тэрний нэрмжит гэж байгаа учраас тэр чинь үргэлжлэх л илүү дээ. Тэгээд ингээд одоо хэддэг жилдээ тэгээд 7 жилдээ юу 18 оноос хойш. Тэгээд тийм загвар зохион бүтээгч байна. Тэгээд очиж үзсэн, би бичлэг хийсэн, тэгээд бичлэгнүүдийнхаа хэсгүүдээс ингээд оруулнаа. Тэгээд нэрээ яаж бас нөгөө амар Richard Quinn алдартай болсон бэ гэсэн чинь юу штэ George Clooney штэ. Мэдэн штэ. Тэр 2017 он билүү 8 онд George Clooney-ийн эхнэр нь заяа. Amal Clooney гэдэг юмтэй юм байна л та. Тэр Met Gala дээр Richard Quinn-ий балаж өмсөж очсон байхгүй юу. Тэгээ Met Gala гэдэг чинь өөрөө бүр ингээд ойлгомжтой. Тэгээд ингээд амар анхаарал өртөөд тэрнээс хоошоо ер нь бол ингээд харж исэн чинь айгүй олон одоод ингээд янз янзын арга хэмжээндээр ингээд Richard Quinn-ий балаж өмсөжсэн байхгүй юу. Тэгээ харсан чинь сандал заяа 19 оны гинөө хэдэн оны ч гинөө юун дээр одоо мартчихсан. Emmy Awards дээр ингээд өмссөн заяа. Тэснэ J-Lo 2020 онд Golden Globe биш ээ. Golden Globe юу арай өөр бас нэг тийм кино юу Оскар бас биш бас арай өөр тийм үлээ кино наадам тэнд ингээ өмсчихсэн. Тэснэ Lady Gaga өөрийнхөө ингээ World Tour дээр явж байхдаа ингээ нэг дуултал өмссөн байгаа байхгүй юу? Мэйд ингээд ер нь Richard Quinn-ий балажиг айгүйх celebrity хүмүүс өмсдөг юм байлээ. Палаад гатан маань шагнал өгсөө датан өөрөө өмссөн болов. Арайч гатан загвар хийж ихгүй л гэдэг. Гатаны ч бол бүр шилжихтэй юм гэдэг л үү. Тэгэл хат тий. Тийм тэгээд палажнуудын л ядах юм хувцснуудын. Тэгээ нөгөө манай нөгөө шатрын кинон тоглодог хүн биш үү? Queen's Gambit тий. Тэр мэр чинь ингээ ийшээ тийшээ ярьслага юунд явахта Richard Quinn явсан хүчигээс хүмүүсээ явдаг юм лээ. Ийм учиртай загвар зохион бүтээгчийн London Fashion Week-ийнх нь юунд нь очиад өнгөрсөн л. Айдас орж 100 татчаад гарч ирээд үргэлжлүүлээд ярихгүй. Одоо ярих юм бол за үлдсэн бол гарч ирээд ярих. Тэнд хүн зогссон юм. Ани прожектор хийс. Тэ нөгөө анх удаа ирж үзэж байгаа болохоор юу болоод байгааг жоохон ойлгохгүй байна. Надад төвтэй хэлж. За. Би хөөсөн бөмбөлөг ороод байна. Бөмбөлөг ороо. Дээрээс би бүр ханаас гарч ирсэн. Гал. За тэр сая тасчлаа. Чи гараад ирсэн. Үгүй гараад ирсэн. Ингээд нэг сургамжаар оруулж байна. Хөрх энэ өгөн дээлээ өмсөд ирсэн юм.
Үнэхээр гоё юм байна. Хүмүүс ингэж зураг мургаад оруулцгаа. Тэгээ заадаа гарцгаана уу? Энийгээ цэвэрлэе гэж. Тэгээд автобус төвчрээд Piccadilly line ажиллахгүй. Тэгээд автобус төвчрээд. Тэгээд автобусаа хүлээжсэн чинь ингээл байж байгаа л автобусны цаг нь хойшлоо заяа. Тэгээд яг нөгөө автобусны ирээл суух гэж яг миний зогсчихсан бод дээр яахгүй зогсохгүй. Тэгээд би тарж их автобусны бод руу гүүгээ заяа. Өсгөөдөө буталтай. Зоо эвдэрсэн зонттой. Тэгээд чамтай уцаар ярьсан ч хэрэг үчээд юм байна. Тэгээд яжсэн нэ жоохон төгсрээд дуудаа бүр яг амжиж орсон заяа. Тэгээд явж байгаа л уг нь нэг 4-5 буудлын дараа Виктория сэлэрч байна. Finsbury Park. Үгүй бүр Seven Sisters руу явсан бэ. Seven Sisters Station руу. Тэгсэн чинь төгсрээ бүр ингээ таг байв. Тэгэл арай гэж суугаад тэгэл Виктория дугуйт нэг суучгууд ирчихсэн. Йоо тэгэл наашаага 8 минут бүр бүнгээл алцсан ёо. Яа гэт миний юу яхад нь орж ирвэл амар муухай юм ба штэ. Эхлэн бахт нь орж ирвэл амар муухай юм ба штэ. Тийм байлээ. Бараг оруулахгүй юм шүү. Тийм ер нь оруулахгүй. Тэгэл ам үлдсэн орж ирэл. Яа. Тип тойд өөр газар тас. Хоёр тал сууж идсэн. Нэг өөдөөс ингээ хараад тийм хоёр тал суугаад. Гэтэ бүр үнээр амар гоё юм байна. Үнэхээр үлгэрийн юм шиг юм байна. Бүр зэрэгээс яг үлгэрийн юм шиг тийм нөө тас ороод зэмшгоор харин тас шиг юм ороод тийм бүр амар хөөрхөн байна. Яа да бараа ороод байгаа учраас. Бай бай. Тийм юм хайгаа.